Амрын гэрээ үзэгчтэй цагдаагийн байгууллага алба хаагчдын үйл ажиллагаа гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээллийг бэлтгэн хүргэдэг Амрын гэрээ нэвтрүүлгийн ээлжид шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Амрын нацаагчаар амсаалах агаар үндэсмэн чамдан би хайргүй ханаргүй. Чамгүйгээр би яаж амьдрах юм бэ? Тохочир минь. Хөш. Атахочир. Хөш. Сэрэгчдэж. Чи одоо яагаад та? Юу амьдрал юу хайр дурлал яриад байгаа юм? Би юу? Чи чамаас урах юм бэ гэж. Юу хайр баяр яриад байгаа юм чи? Бити хүнд оромжлаад байгаа зүгээр. Би наадах чи олноо заа юу. Тэгээ. Нэг л маргаас надтай цугч хараараа мэдөө. Чи бүр дагуулад очих уу те? За. Харин заа юу. Харж л таараа шүү. Бити унтаад өгч байгаа юм бах та. Бүр цогөл дотор болцдсон байл та тий. Хаана тэр хүүхэн чи? Энэ байна. Юу энэ вэ? Чи мод шүү. Хаана тэр хүүхэн? Юу яриад байгаа бэ чи? Энэ мод чинь бидний амьсгалаагаар амьдралын үндэс болчиход байна. Энэ модыг чинь хоёулаа гэрснийхээ 10 жилийн ойд зориулж тарьсан мод маань энэ байна. Тийм үү хайраа. Чи тэр модны тухай яриад ирсэн юм уу? Хөөрхий би тэг хэлэхгүй яасан юм бэ? Энэ модны буйнд хоёулаа өдөө зэрэгтэй сайхан яваач билүү? Хэн мэддгийг? Тийм биш таа. Нэг мод тарих чинь нэг насны буян гэдэг тийм ээ. Энэ ч гэсэн хоёулаа хүүхдүүдийнхээ тоогоор мод тарьна ойлгосноо? Ойлголоо. Тийм учраас би өнөөрөө дахиад мод зүгдлэн. За тэгээд их зүүдэл. Систем мундаг штэ биний хань. Тэр бом мод үндэсний хөдөлгөөн байгалаа бүтээй. Дэлхийд дахинд 2 хүүхэд тутмын нэг нь ямар нэгэн хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байна гэсэн судалгаа гарсан. Тэгвэл хүүхэд гэж хэн бэ? Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ. Хүүхдийн эрхийн тухай хуульд эцэг эх асран хамгаалагчаас эхлээд төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнууд хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 наснд хүртэл нь хамгаална гэж заасан байдаг. Нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдэх бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх багц сурвалжлагыг бэлтгэн хүргэж байна. За цагдаагийн байгууллагаас насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн бэлгийн хүчирхийллийн гэмтэрхтэй тэмцэх уг гэмтэргээс өрсөн зэрэгэл зорилгоор сэрэмжлүүлэх гэсэн нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд 2022 оны 4 сарын 28-ны өдрөөс 5 дугаар сарын 27-ны өдрийн хүртэл хугацаанд буюу 1 сарын хугацаанд уг арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. За сэрэмжлүүллийн арга хэмжээг зохион байгуулснаар нийгэмд хүүхдийн эсрэг болон бэлгийн хүчирхийллийг үл твчиг, хүүхдэд биеэ хамгаалах мэдээллийг хүргэх, сургах, за далд үлдэгдсэн гэмтэргийн талаар мэдээлэх үүргийг нэмэгдүүлэн илрүүлэлтийг ахиулж хүүхдийн эрх ашигыг хамгаалах ач холбогдолтой байгаа юм аа. Хүүхэд бүр альва хүчирхийллээс ангид аюулгүй орчинд өсч хөгжих хэрэгтэй гэж нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн тухай конвенцэд заасан байдаг. Хүн бүрийн эдлэх ёстой үндсэн эрхүүдийн нэг болох аюулгүй байдлаа хамгаалуулах эрх нь хүүхдийн хувьд хамгийн чухал эдлэх ёстой эрх юм. Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн тухай конвенцэд 1990 онд 20 улсын тоонд багтан нэгдэн орсон бөгөөд хүүхдийн эрхийн тухай конвенцийн бүхий л заалтууд ялангуяа хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах эрхүүдтэй салшгүй холбоотой хүүхдийн хамгаалуулах эрхийг хангах үүргийг нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын өмнө хүлээн зөвшөөрсөн. Хүүхдийн эрхийн тухай конвенцэд зааснаар хүүхдийг бие биелдэр, сэтгэл зүйн хувьд бүхий л хэлбэрээр дарамтлах, доромжлох, сөргөөр ашиглах, хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр харьцах, албатан хөдөлмөрлүүлэх, бэлгийн хүчирхийлэл дарамтанд оруулах зэрэг бүхий л үйлдэлийг ерөнхийд нь олон улсын практикт хүүхэдтэй зүй бус харьцах явдал гэж нэрлэдэг. За энэ нь бол эрүүгийн хуулийн 16 8 дугаар зүйл 16 1-ийн 8 дугаар зүйл заасан. Одоо зөвчлөлөөр заагна. Энд бол бас хүүхдийг садар самаар сурталчлах гэдэгт юуг хамааруулж ойлгох юм бэ гэхээр одоо хүүхдэд бэлгийн харьцаанд орохыг санал болгох. За хүүхдэд бол нөгөө бэлгийн садар самааныг сурталчилсан гэдэг юм одоо бэлгийн харьцаанд бас ийм дуу дурсыг бичлэг үзүүлэх ийм үйлдэлээр бол энэ гэмтэрэг илэрнэ. Ийм төрлийн гэмтэргийг урьдчилан сэргийлэхэд ямар төрлийн ажлаа сургуулийн орчинд яаж хийх вэ гэхээр бол одоо юу гэдгийг нийгмийн ажилтан байж болно. Тухайн сургуулийн одоо эмнэлгийн ажилтан энэ хүмүүс бол
ямар тохиолдолд одоо яаж биеийг хамгаалах вэ гэдэг тодорхой одоо нас биед нь тохирсон тэр хүүхдэд сургалтыг болоо зохион байгуулах хэрэгтэй. Хэрвээ ийм хадлаад өртсөн одоо өөртөө учирчаад байгаа энийг хин нэгэн хүнд хэлж чадахгүй байгаа тохиолдолд хүүхэд яаж хандах вэ гэх юм бол одоо итгэлийн утас гэж байгаа шүү дээ тий. 102-ыг цагдаагийн байгууллага хандаж бол 108-д хандаж болно. Би одоо ийм өдрийн хадлага өртөгчлөө яах ёстой вэ гэдгээ тэнд ярьж болно. Мөн одоо сургуулийнхаа сэтгэл зүйчид хандаж ярьж болно шүү дээ. Би одоо ийм хадлагт өртөгчлөө гэдгийг одоо хандах ёстой гэдгийг бол хүүхдүүдэд анхан шатны ийм гэмтэрийн хорж олцсон байхад хэнд хандах вэ гэдэг мэдээллийг хүүхдүүдэд одоо сургууль эцэг их болвол заавал хийж өгсөн байх ёстой. Тэр битгий л одоо хүн одоо хүүхдүүд утастай болсон шүү дээ. Утсан дээр нь тэр утасны дугаарыг хандаж болох утасны дугааруудыг бас ингээд хадгалж өгөх хэрэгтэй. Тийм тохиолдолд хүүхэд болвол хадлагад өртгөөс сэргийлэх юм өртсөний дараагаар өөрөө яаж өвцөн тусалцсан авах вэ гэдэг мэдлэг нь болвол тэндээс авч олно л гэсэн. Бэлгийн хүчирхийлэлд өрсөн хохирогчид бие махбод болон сэтгэл санаа нөхөн өржихийн эрүүл мэнд зан үйлийн олон сөрөг өөрчлөлтүүд гарч сурч боловсрох хөгжих хэрхэн зөрчигддөг. Бэлгийн хүчирхийлэл нь хүүхдийн өөртөө итгэлтэй байдлыг үгүй хийж хүнд итгэх итгэлгүй болгодог. Бэлгийн хүчирхийлэл гэж юу ойлгох вэ гэхээр тухайн хүний одоо сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлэх үйс урдчилж таамаглаагүй насан туршийн амьдралын чанар нөлөө үзүүлэх үйс гэмтэргийн шин чанартай үйлдэлийг ярьж байгаа. Би гэртээ хүүхдээ тэнд суулгаад хоол хийж байгаа бол би хүүхдтэйгээ биш хоолтойгоо л хамт байгаа. За би гэрээ цэвэрлж байгаа бол хүүхдтэйгээ биш гэртэйгээ л хамт байна. Тухайн хүүхэд хизээ энэ юмаа дуусгаад надад анхаарах бол та гэдэг хүлээлтийг тавьж байдаг. Тэгэхээр бид нөгөө чанартай цаг гэдгээ одоо хүүхдийнхаа бас л нас сэтгүүн онцлогоос шалтгаалгантай бага насны хүүхдэд бол нэг 10 хүртэлх минут ч гэдэг юм уу. Арай том хүүхдэд яг 20 хүртэлх минут ч гэдэг юм уу. Энийг хийхдээ өөр ямар нэгэн зүйл хийх зураа биш тухайн хүнд бүрэн анхаарлаа хандуулад тэр сэтгэл хөдлөл мэдрэмжүүдийг хуваалцах. Ингээл эхлэхийн цагт нөгөө итгэлцэл чинь нэмэгдээл явах нь шүү дээ тийм. Том хүнд би итгэж болох юм байна. Тэгэхээр өөрт тулгамж байгаа аюулаа ч юм уу одоо ямар нэгэн байдлаар танд хуваалцсан. За ямар ч нөхцөлд хүүхдийнхаа нууцыг дараагийн нөхцөлд тэр хүүхдийн эсрэг ашиглаж болохгүй. Чи ингэж яриад байсан ийм юм чинь чи хичээлдээ муу байхгүй яах юм? Эсвэл чи надад тэгж хэлээд байсан юм чинь чи тэхгүй яах юм гэж хэлчихвэл энд үүд хаагдана. Дахиад итгэлцэл гэдэг юм дахиад танд нээгдэнэ гэдэг юм бол байхгүй болгоно шүү дээ. Бэлгийн хүчирхийлэл зөвхөн хохирогч хүүхдээр хязгаарлагдахгүй. Гэр бүлд нь ноцтой үр дагавар авчирдаг бөгөөд хохирогчийн ойр дотны хүмүүс цочролд орж сэтгэл зүй эдийн засгийн хувьд давхар хохирол амсах юм аа. Цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдүүдтэй цахим мэргэжил ашиглан танилцаж, за улмаар садар самунд уруу татах, садар самууныг сурталчлах, бэлгийн харьцаанд орсон гэх хэрэгт мөрдөн жалгах ажиллагаа явуулсан. За уг гэмтрэгт мөрдөн жалгах ажиллагаа явуулахад гэмтрэг үйлдэл этгээд нь бага насны буюу 10-аас 13 насны хүүхдүүдэд Facebook чатаар танилцсан харилцах явцдаа тухайн хүүхдүүдийн итгэлийг олж, за улмаар нүцгэн зургийг нь авч, за цаашлаад тухайн хүүхдийн нүцгэн зургаар айлгын сүрдүүлэлт дарамтлан бэлгийн харьцаанд орохыг санал болгох. За мөн зарим тохиолдолд бэлгийн харьцаанд орсон нөхцөл байдал тогтоогдож байна. За иймд эцэгчүүд та бүхэн бага насны болон өсвөр насны хүүхэдтэй бол хүүхэдтэйгээ ярилцах, бэлгийн боловсролын талаарх мэдлэг мэдээллийг өгөх. За цаашлаад Facebook чат, Instagram гэх мэт хүүхдтэйгээ хэрэглэж байгаа цахим хэрэглэн дээр нь тодорхой хэмжээгээр хяналт тавьж, учирч болцсохгүй эрсдлээс өрсөлдөн зэрглэлгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэг хүний бэлгийн эрх чөлөө халдваршгүй байдлын эсрэг гэмтэрэг. Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр занал хийлж, эсвэл сэтгцийн өвчтөө согтуурсан, мансуурсан, сэтгцийн үйл ажиллагаа нь төр сарнсан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсвэл эд хөрөнгө албан тушаал бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлтэй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсвэл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэгэлсэн үйлдэл хийсэн бол 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэн. Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар эсвэл бүх насаар нь хорих ял шийтгэн. Ерөнхийдөө бага насны хүүхэд гэлтгүй ер нь өсвөр насны хүүхдүүдийг ч гэсэн аягүй сайн эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй.
Энийг ерөөс одоо ганцаараа орхихгүй байх, ороо өвчин цагаар ганцаараа явуулахгүй байх. Найзлаж нөхөрлж байгаа хүмүүст нь анхаарал бол тавих тий. За дээр нэмээд мөн одоо нөгөө хичээлийн бусад одоо үйл ажиллагааг илүү хараа хяналтайгаар одоо эцэг их болон багш сургууль хүмүүжүүлэгч за тэгээд ер нь нийгмийн ажилтнууд ч юм уу хоорондоо уялдаа холбоогоо сайн байж мэдээллийг солилцож ажиллаж байгаа хэрэгтэй. Тэгэхгүйгээр бол одоо энэ хэргийн золиос болж байгаа хүүхдүүд бол их байгаа шүү дээ. Мэдээлэгдэж байгаа ч юм уу илэрж байгаа нь л одоо ерөөхдөө яригадаад байгаа боловч энэний цаана одоо мэдгэдэггүйгээр өнгөрж байгаа зөндөө олон тохиолдлууд байдаг. Хоёр нь бид нар одоо хүүхдүүдээ одоо ирээдүйд бас зөв хүмүүжлэлтэй болгохын тулд хараа хяналтаа бас зөв байдаг. Гэр бүлийн гоё халуун дулаан ур амьсгалыг бүрдүүлээд тийм янз янзын гэмт хэрэгт өртүүлэхгүй байхын тулд бас хүүхдийнхээ хандлагыг хийсэн зөв болох байгаа л гэж байна шүү дээ. Тийм ээ. Тэгээ буруу зүйлийг ялгаж салгадаг тэр юмд сургах, биш хүмүүстэй нөхөрлөхгүй байх, зөв хүмүүстэй нөхөрлүүлэх тийм ээ. Тэгж бодож шүү дээ. Цагдаагийн байгууллагаас бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх, албаагчдыг хохирогч төвтэй хандлагад суралцуулах, энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны онцлогийн талаар мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байна. За нэгдсэн үндэсний байгууллага хүүхдийн сангийн санхүүжилтээр хүний эрхийн үндэсний комисс Монгол Улсад гэмтэргээ сурчин сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл цагдаагийн ерхий газар дотоод иргэний ерхий сургууль хүчирхийллийн эсрэг үндэсний төв хамтран бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхд туслалцаа үзүүлэх сэдвүүд үйлчилсэн сургалтыг энэ оны 5 сарын 12-ноос 27 оны өдрийн хооронд Баян онгор Дундгов, Орхон, Сүхбаатар, Ховд аймагт зохион улсын хэмжээнд зохион байгуулж ажиллаж байна. За сургалтын зорилго нь бэлгийн хүчирхийлэл хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын албаагчид хохирогч төвтэй хандлагад суралцуулах, энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны онцлогийг талаар мэдлэг ойлголтыг өгөхөд оршиж байгаамаа. За насан туршийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг илрүүлэх, тасан зогсоох, шалган шийдвэрлэх ажиллагааны үед хохирогчийг хамгаалах, хүүхд хамгааллын хариу үйлчилгээнд холбон зуулах үйл ажиллагааг сайжруулах чиглэгдсэн юм энэ сургалт нь. Эцэг их асран хамгаалагчид та бүхэн хүүхэдтэйгээ илэн далангүй нээлттэй байх нь альва сэтгэл түгшээсэн асуудлыг ил гаргаж дэвшүүлэх, ярилцах боломж олгодог гэдгийг анхаарах, хүчирхийлэл дарамт дагуулсан үйлдэлүүдийн хажуугаар дуугийн өнгөрөхгүй байх, хүүхэдтэй нээлттэй ярилцаж альва асуудалд нээлттэй санал бодлоо илэрхийлэх талаар хүүхдийг зоригжуулж байх. Хүүхдийг хүчирхийлэл дарамтанд өртсөн тохиолдолд хизээч буруутгах болохгүй бөгөөд хүчирхийлэл дарамт үүссэн эсвэл тухайн асуудлыг илчилж мэдээсэн нь буруу зүйл огт биш гэдгийг хүүхдэд баттай ойлгуулж мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Намайг ухаалаг гэдэг би өдөр болгон интернетээр аялж олон мэдээллийг авч чаддаг. Найзуудтайгаа буухалах, шинэ мэдээлэл олж авах, шинэ найзуудтай болох, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, хөгжилтэй зүйлсийн талаар ярилцах гэдэл интернет надад өөрийн мэдхгүй шинэ содон зүйлсийн талаар зөндөө мэдээлэл өгдөг. Заримдаа танихгүй хүмүүс ч найзын хүсэлд илгээх нь би. Яадаг юм бэлээ? Танихгүй хүнийг авах нь эрсдэлтэй юм шиг, зургийн цаана хэн байгааг мэдэхгүй ч надтай ч хэцүү юм шиг байна да. Зургнаас нь харахад ч хөөрхөн юм аа. Сайн хөвгөн шиг санагдаад байна. Ерөөсө хүсэлтийн авч найзууд олноо. Найзуудаа шинхэн найзтай харуулъя. Тэр ч бас зургийг авалсан. Зургнаасаа жаахан өөрөө л юм. Гэхдээ тэрнтэй харьцахад үнэхээр хөвгөлтэй байдаг. Тийм болохоор итгэж болох байхаа. Энэ зам нэлээд харанхуй юм аа. Гэхдээ намайг хөргөж өгөх хүн байгаа юм чи юунаасаа ч яхав те. Би энэ зүйлийг хүсээгүй штэ. Сайн хүн шиг л надад ганцхан. Танихгүй хүнд итгэсэн миний буруу байж. Хүсэл мөрөөдөл гэрэлт ирээдүг минь өгөө хийж харанхуй ангал руу намайг татан орууллаа. Одоо намайг хэн сонсохгүй. Яагаад гэвэл би хинт ч хэлээгүй. Үгүй ээ. Энд чинь зөөдөө. Тийм байлгүй дээ. Би гэртээ байна. Зургийн цаана хинж байж болно. Зураг мэдээлэл зэрэг нь бүгд хаалттай байгаа нь эргэлзээтэй. Интернетээр танилцах нь хэр зөв шийдвэр вэ? Хувийн мэдээлэлээ паблик тохиргоонд нийтлэх нь эрсдэлтэй. Зураг хувийн мэдээлэлээ бусдад хуваалцахаас өмнө сайн бодоорой. Хэрвээ танихгүй нэгнээс эргэлзээтэй хүсэлт ирвэл хүлээж авахгүй байх нь эрсдлээ сэргийлнэ. Хэрвээ хэн нэгэн айлган сүрдүүлэх ч юм уу доромжилбал блоклох ба өөрийн ихтгэлтэй ойр дотны хүнтэй заавал хэлээрэй. Мөн хэн нэгэнтэй уулзахдаа заавал хэлээрэй. Өдрийн цагаар олон хүнтэй газар уулз.
гэр бүлийнхэнтэйгээ байна гэдэг аз жаргал биш гэж үү? Хэрэв найз нөхөд ойр дотныхын хэн нэг чинь хүнд байдалд орвол хүүхдийн 108 утсанд мэдээлээрээ цахим орчин хөгжилтэй зугаатай мэдээлэл авч болохуйц ч өөрийн аюулгүй байдлаа хамгаалахаа битгий мартаарай. Ярилцах цагийн энэ удаагийн дугаарт насанд хүрээгүй хүний эсрэг бэлгийн хүчирхийлэлтэд тэмцэх урьдчилан сэргийлэх сэдвээр мөрдөн байцаах албаны хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн гушууч амар заяа ярилцахаар хүрэлцэн ирсэн байна. Улсын хэмжээнд өдөрт ер нь хүүхэд хүчирхийлэлд өртөж хохирсон дуудлага мэдээлэл ер нь цагдаагийн байгууллагт хэрэг бүртгэгддэг вэ? За ер нь аль цагдаагийн байгууллагад бага насны хүүхэд буюу насан турш хүүхэд өртөж хохирсон дуудлага мэдээлэл бол хоногтоо 15-аас дунджаа 20 орчим бүртгэгддэг. Гэхдээ энэ нь бол дангаараа бэлгийн хүчирхийлэл ч юм уу те хүчирхийлэлд өртсөн гэсэн биш. Бага насны хүүхэд ахуйн осолд өртсөн, түлэгцэн, бэрцэн, гимцэн, хөлдсөн, осгосон, за усан дунсан ч гэдэг юм уу, эсвэл маринаас унсан ч гэдэг юм уу те. Иймэрхүү төрлийн одоо хүүхэд өртөж хохирсон дуудлага мэдээлэл бол ерөнхийдөө зөнгө бүртгэгддэг гэсэн үг. Тэгэхээр ер нь бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөөд байгаа энэ эрсдэл болон шалтгаан нөхцөл нь ер нь юунаас болоод байгаа юм бэ? За ер нь бол хүүхэд хүчирхийлэл буюу гэмтэргийн хохирогч юм уу хавлбогдогч болох тохиолдолд бол шалтгаан нөхцөл гэхээсээ илүүтэйгээр эцэг эхчүүд бидний нэрийн асран хамгаалах үүргээ биелүүлэхгүй байгаагаас насан туршийн хүүхдүүд бол гэмтэрэг зөрчлийн хохирогч маш их болж байна. Яагаад тэгэхээр бид нэр хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулаагүй, хүүхдийнхаа хинтээ найзалж нөхрөлж байгаад анхаараагүй, за дээрээс нь сургуулийн орчинд буюу багш сургууль хүмүүжүүлэгчдийн анхаарал халамж хяналт сул байгаагаас хүүхэд болохоор энэ үйлдэл нь болохоор хууль зүйн дагуу буруу үйлдэл юм уу, зөв үйлдэл юм уу, энэ үйлдэлийг хийснийхаа улмаас би яг хохирогч болох юм уугүй юу гэдгийг бол сайтар ухамсарлаж ойлгох тийм чадваргүй байдаг. Энийг нь болохоор нөгөө нэг гэмтэрэг зөрчил үйлдэж байгаа этгээдүүд маань овжноор ашиглаад бага насны хүүхдийг төрөл бүрийн гэмтэрэг зөрчлийн хохирогч болгоод байгаа л да. Тэгэхээр энэ гэмтэрэг зөрчил бид нар юуг анхаарах вэ гэхээр эцэг эхчүүд, асран хамгаалагч бид нар дээрээс нь бас төрийн байгууллагууд буюу хүүхд хамгааллын байгууллагуудын хараа хяналт одоо тэр соён гэрүүлэг, сургууль сурталчилгааны ажиллагааг бол дэлгэрэнгүй явуулах, нийтэд хүртээлтэй байдлаар, бүтээмжтэй байдлаар хүргэх энэ асуудлыг болохоор одоо дэлгэрүүлэх нь чухал гэж үзээд байгаа юм. Цагдаагийн байгууллага ер нь энэ төрлийн гэмт хэрэгээс хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх тал дээр төрийн болон төрийн бас байгууллагууд ер нь хэрхэн хамтарч ажиллаж байна? Үр дүн нь ер нь хэр вэ? За ер нь цагдаагийн байгууллагын зүгээс бол насан туршийн хүүхэд хохирч холбогдож байгаа гэмтэрэг зөрчлийн дуудлага мэдээлэлд бол тогтмол дүн шинжилгээ хийдэг. За тэгээд шалтгаан нөхцөл юунаас үүдэж байна гэдэг яг тодорхой шалтгаан нөхцөл дээр нь болохоор төрийн байгууллагуудтай бол хүүхд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхдийн эрхийн үндэсний конвенц заасны дагуу болохоор төрөл бүрийн одоо урьдчилан сэргийлэх, соён гэрүүлэх арга хэмжээнүүдийг үе шат дараатаагаар хэрэгжүүлдэг. Жишээлбэл одоо манай цагдаагийн байгууллагаас жил бүр зохион явуулдаг бага насны хүүхдийн нуугдмал бэлгийн хүчирхийллийг илгүүлэх, урьдчилан сэргийлэх, түүнийг застан зогсоох, за шалган шийдвэрлэх чиглэлээр бол нуугдмал гэж арга хэмжээг зохиодог байгаа. За хамгийн сүүлд болохоор сэрэмжлүүлээгээд аяныг бол одоо 2022 оны 4 сарын 20-наас 5 сарын 20-ны хооронд одоо зохион байгуулж байна. Энд бол төрийн байгууллагууд буюу гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газрыг, боловсролын газруудыг, эрүүл мэндийн яамны холбогдох газруудтай хамтраад ажил арга хэмжээгээ зохиож байна. Харин төрийн бус байгууллагуудтай бол одоо нийгмийн хариуцлагын хүрээнд соён гэрүүлэх чиглэлээр бол сургалт сурталчилгааны чиглэлээр, мэдээллийн чиглэлээр, видео контентийг ард иргэдэд түгээх чиглэлээр ч гэдэг юм уу. Энэ чиглэлээр бол одоо олон жилийн маш олон үр дүнтэй арга хэмжээнүүдийг зохиож ирсэн байгаа л та. Эцэг эхчүүд ер нь хүүхдээ хүчирхийлэлд өртүүлэхгүй байх тал дээр энэ гэмт хэрэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар бас зөвлөгөө өгвөл одоо нөгөө цагдаагийн байгууллага гэлтгүй бас сэтгэл судлаачид хүүхдтэй анхаарал халамж тавь, хүүхдтэйгээ ярилц гэдэг учраас яг тодорхой юун дээр нь анхаарах хэрэгтэй, яг юуг нь чухалчилж авч үзэж ярилцах хэрэгтэй тэр талаар бас төдийлөн бас мэдээлэл өгдөг шүү дээ. За ер нь бол бидний одоо цагдаагийн байгууллагын ажилтнуудын мөрдөн шалгах ажиллагааны явцад болохоор бага насны хүүхд бэлгийн хүчирхийлэлд өртөөд байгаагийн бас нэг том шалтгаан эцэг эхчүүд бид нар ерөөсөө хүүхдтэйгээ ярьдгүй, хүүхд хүмүүжлийн эерэг аргыг ерөөсөө ашигладгүй тий дандаа л одоо юу гэдгийг болохгүй байх, бүтэхгүй байх тэгэж ийм байна гэж хүүхдийг буруудах хүн гаясаар харилцдаг нь болохоор хүүхд өөрийгөө нээж илэрхийлэх чадваргүй. Тэгээд нээж илэрхийлсэн ч гэсэн яг тэр хэлэх ёстой нууцуудыг болохоор
одоо найз нөхдөд ярьдаг ч юм уу тий одоо эргэцэн үр дагаврыг энэ асуудлыг нь одоо тухайн нөхцөлд тааруулж шийдвэрлэх тийм чадвар бүхий этгээдэд биш одоо өөрийнхөө л ойр тойрны хүрээллийн найз нөхдөдтэй хэлдэг ч байдаг юм уу ангийнхандаа ярьдаг ч байдаг юм уу иймэрхүү замаар одоо нэг хүчирхийллийг даван туулах гэж оролддог. Гэтэл эцэг эхчүүдтэй хэрвээ одоо нээлттэй ярилцдаг эцэг эхчүүд үр хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцаад эерэг хүмүүжлийн аргаар тий хүүхдийнхаа зам байдал яагаад доголдоод байна, сурлах хүмүүжилдээ яагаад муудаад байна, нойр хоолндоо яагаад муу болоод байна. За энэ захим орчны хэрэглээг яагаад ашиглаад байна гэдгийг ерөөсөө анхаарч одоо хардгүйгээс л ерөнхийдөө хүүхдүүд бэлгийн хүчирхийллийн хохирогч болоод байна гэж одоо манай байгууллагын зүгээс үзээд байгаа юм л да. Тэгэхээр энэ дээр бид нэр яг хамгийн гол нь эерэг хүмүүжлийн аргыг ашиглах хэрэгтэй байна. Хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцах хэрэгтэй байна. Дээрээс нь бол сургуулийн орчинд буюу багц сургууль хүмүүжүүлэгч нийгмийн ажилтнууд одоо хүүхдтэй маш ойр байгаа энэ хүмүүс маань сурагчдаа одоо тий оюутнуудыг ч байдаг юм уу тий энэ яг юунаас болоод хүүхэд нийгмээс тусгаарлагдаад байна гэдгийг олж илрүүлэх шалтгаан нөхцөлийн тогтоох нийгмийн ажилтнууд уулзч ярилцах. За эсвэл одоо нэг бэлгийн хүчирхийллийн хохирогч байд юм уу ямар нэг хүчирхийллийн хохирогч болсон гэмтэрэг зөрчилд холбогдсон хохирсон бол хуулийн байгууллагад ингэж мэдэгдээрэй гэдэг тэр сургалт сурталчилгааны ажлыг бол одоо нээлттэй одоо олон төрлийн өрн зохион байгуулах юм шаардлагатай байна л гэж үзээд байгаа юм. Ярилцсанд баярлалаа. Монгол улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн энэ онд тохиож байгаатай холбогдуулан цагдаагийн төв байгууллагаас олон талд ажил арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа юм а. Үүний нэг нь Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнд цагдаагийн байгууллага нэгдэн 1 сая мод тарих уриалгыг твшүүлэн байгалаа бүтээн нөлөөллийн аян эхлүүлээд байгаа. Энэхүү аяны хүрээнд мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба болон цагдаагийн ерөнхий газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмтэрхтэй тэмцэх хэлтсийн бие бүрэлдэхүүн 532 модны суулгад суулгалаа. Шуурхай удирдлагын төв маань болохоор одоо энэ мод тарж байгаа энд нэгдэж байна. За шуурхай удирдлагын төвөөс 102 хэлтс маань бас модны мод тарих аяны хүрээнд нэгдээд хэлтстэй нийт бол 80 мод тарж байгаа. Тэрний нэг алба багчд бол ер нь бол 4 мод оногдоод тэгээд энэ ерөнхийлөгчийн санаачилсан ингээд тэр боо модны аяныхаа хүрээнд ингээ арцтай амандаад өнөөдөр ингээ алба багч маань бүгдээрээ ингээд бэлэн байдлаа хангаад мод тарж байна. Тэгэд ер нь бол цаашдаа бол ер нь найз нөхөд тий энэ хүмүүсийг иргэдийгээ бас уриалаад ингээ мод тариараа сайхан ирүүлтэй мод бол угаасаа ирүүл цэнгийг агаартай байдаг учраас хашаандаа ч гэсэн хамаагүй та нэг мод ч гэсэн хамаагүй тариараа гэж уриалмаар байна. Энэхүү аяны хүрээнд мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны 165 албаагчид хангуул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд 480 ширхэг улаас хайлаас модны суулгац, цагдаагийн ерөнхий газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмтэрхтэй тэмцэх хэлтсийн албаагчид Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өндөр бүл төвийн хашаанд 50 ширхэг агч модны суулгацыг суулгасан юм а. Цагдаагийн байгууллагаас зөвхөн мод тариад орхих бус цаашид усалгаа арчилгааг тогтмол хийж ургуулах, тарж буй модны усалгаа арчилгааг хийх зорилгоор гүний худгийг байгуулах, мал амьтнаас хамгаалах зорилгоор хашаажуулах ажлыг мөн гүйцэтгэж байна. Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмтэрхтэй тэмцэх хэлтсээс 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хангуул дүүргийн 11-р хороо дугаар байрны дугаар тоотод иш бэ нарна 13 хүний дунд хуулиар хоригдсан покер буюу мөрөөдө тоглоом зохион байгуулж байсан үйлдэлийг газар дээр нь илрүүллээ. Хэргийн газраас эдмүрийн баримтаар 738 мянган төгрөг бэлнээр 200 орчим жетон 18 ширхэг гар утсыг хураан авч мөн иргэн ишийн хаан банкны дасанд байршуулсан 3 сая 650 мянган төгрөгийг зарцаан үргэлжлүүлэн хаан уул дүүргдэг цагдаагийн 1-р хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Шалгалтын явцад Сүхбаатар дүүргдэг цагдаагийн газрын 1-р хэлтсээс гэмтрэгт сэрдэгцэн этгээдээр 90 сурвалжлагдаж байсан иргэн ааг олж тогтон Хариа дүүргийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажилласан. Хуулиар хоригдсан мөрөөдө тоглоомын газарт урд өмнө удаа дараа яар шийдэгдсэн 3 этгээд байсан нь тогтогдсон. Яг ингэж зохион байгуулалтаар ингэж яасан бол өнөөдөр анх удаа би өөрөө зохион байгуулалтад тоглож байгаа. Би өөрөө тоглож байгаа жоохон их мөнгө алдаад өөр ширнэ ороод. Өнөөдөр бол нэг тоглож байсан гэвэл нэг 7 болгонд. Цаашид иргэд та бүхэн хуулиар хоригдсан мөрөөдө тоглоомоос өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалж энэ төрлийн гэмтэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Дундгой аймаг дахь цагдаагийн газраас гэр бүлийн хүч хэрхээлэл хүүхдийн эсрэг гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулах, энэ төрлийн гэмтэргийг идрүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд илрүүлээ тусгай арга хэмжээг зохион байгуулж байна. Хөвсгөл аймгийн Түнэл суманд орон нутгийг хөгжүүлэх сангаас 43 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх иргэдийн аюулгүй байдлыг хангахад анхаарч, сумын төвөөс алслагдсан гэр хороолол хүн амоолноор цуглардаг гудамж талбай олон нийтийн газарт нийт 7 хяналтын камер байршуулж, сум хариуцсан цагдаагийн алба хаагчид хяналт тавин гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнд Ховд аймаг дахь цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн нэгдэж, цагдаа ерхий газраас 1 сая мод тарих уриалгыг дэмжин, Жаргалан сумын нутаг дэвсгэрийн 5 байрлалд 1300 ширхэг бургас, 700 ширхэг улиас модны үрсэлгээ суулгаж, 10,000 ширхэг модны үрсэлгээ бэлтгэлээ. Хангуул дөрөвдөх цагдаагийн газраас байгууллагын төвд 70 жилийн ангуурын цус хэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран цус хандивлах өдрөлөг зохион байгууллаа. Өдрөлийн үеэр тус цагдаагийн газрын харийн хэлцээ алба хаагчид өөрсдийн сайн дурын үндсээр цус хандивлсан юм а. Мансруулахын сэтгцэд нөлөөт бодистой холбоотой гэмтрэгээс урьдчилан сэргийлэх, өсвөр үеийн хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах чиглэлээр Чингэлтэй дөрөвдөх цагдаагийн газраас бусад холбогдох төрийн болон төрийн бас байгууллагатай хамтран анзаар айныг зохион байгуулж байна. Баянгол дүүргийн гэмтрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөө санаачлан хүүхдэд ээлтэй хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэгч жишиг дүүрэг болох томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж буй. Үүний нэг нь Баянгол дүүргийн байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн хүүхдийн төлөө бидний оролцоо сэдв зөвлөгөөнийг зохион байгууллаа. За ер нь мод тарина гэдэг маань ямар юм бэ гэхээр юусэн миний гар дээр байж байгаа нэг өчүүхэн жижигхэн юм ганц өрнөөс одоо цаашаа мод болж ургаж нас үеинд хүрдэг юм байгаа. Нэг ясандаа бол бид нар одоо хүүхдээр зөөрлөх юм бол нялх хүүхдтэй адилхан бид нар чинь хүүхдтэй бол одоо хоон хөхөөл уугч борхоол гэдэг ингээ явдагтай адилхан мод гэдэг маань мод үржүүлэгчдийн хувьд бол ерөөсөө маш их хөдөлмөр он жил зарж иж ингэж ургуулдаг. Халуун болох юм бол хатаад өгчихвээ, хүйтэн болох юм бол хөл дөөд өгчихвээ гэдэг ингээд ерөөсөө нялх хүүхдтэй ажиллаж байгаа юм шиг ингэж ажилдаг юм ажилладаг. Бид нар одоо энэ өчүүхэн жижигхэн өрнөөс нэг настай суулгацсан байж байна. Энэ одоо шилмөөс мод гэх юм бол 7 настай мод байж байгаа. Тэгэхээр цаг хугацааны хувьд бол энэ мод үржүүлэгчид гэдэг бол модыг маш олон жил ургуулж, маш хөдөлмөр гаргаж тарьж борлуулалтанд гаргадаг учраас дараачийн тарьж байгаа хүмүүст хариуцлага байх хэрэгтэй. Одоо жишээлбэл бид нар одоо хотын гудамжинд ингээ хардаг штеп. Улиасыг ингээ тайрсан харагдаж байдаг. Энэ ямар учиртай тайралт байдаг юм бэ гэхээр залуужуулах огтлол, цэвэрлэгээний огтлол, хэлбэржүүлэх огтлол гэдэг ингээд ороод ирдэг. Тэгэхээр одоо дараачийн арчилгаа гэдэг юм маань зөвхөн услахаас гадна шим тижээл одоо тэр огтлох, залуужуулах, тайрах, танах ийм арчилгаанууд бол модон дээр заавал хийгдчихэд юм байна. Одоо бидний мод тарьдаг арга гэдэг ингээд явах юм бол ерөөсөө мод тарьчаад, зураг авахуулчаад, сэтгэж яваад тэгэл машиндаа суугаа яваад мартчихдаг. Энэ бол тэгдэг ажил бичээ. Яагаад гэвэл энэ чинь маш олон жилийн хүний хөдөлмөр, маш их өртөг шингэцсэнийг аваачаад булшлах юм бол бид нар мод тарьсан гэж хэлэхгүй. Тийм учраас та бүхэн тарьж байгаа модныхоо дараачийн арчилгаан дээр маш сайн анхаарч одоо нөгөө төлөвлөлтөө сайн хийж хүнээ сайн гарга, арчилгаагаа сайн хий. Ингэжээч мод болд юм шүү. Мод гэдэг маань тэр бум мод үндэсний хөдөлгөөн байгууллага бүтээн.